бүр ингээд санаа зовоод байгаа юмнууд өгмөр байгаа байхгүй. Одоо хүчирхийллийн өрцөн хүүхдээс илүү үл хайхарлын трама илүү хэцүү байдаг байхгүй юу? Засагдхаад илүү хэцүү. Тэрний оронд аягүй сайн халамж анхааралтай байсан мөртлөөсөө хин нэгэн гадны үний одоо хүчирхийллээс болоод трама авсан хүүхдийг засахад амархан. Хүүхдийн тарих болохоор урд тарих буюу тэр арай хөгжиж амжаагүй байх үедээ сэтгэл зүйн тэр мэдрэхүүгээрээ бүх зүйлийг хүлээж авч байгаа үеийн ш тэр үед нь эцэг эхчүүд тэр ингээд завгүй ажиллаж байгаа үеийг хүүхэд юу гэж хүлээж авдаг гэхээр аав ээж би хэрэггүй болчлоо. Намайг тоохоо олчлоо. Би хэрэггүй юм байна гэдэг тийм мэдрэмж авч идэг гэсэн. Ерөөсөө л эцэг эхийн алдаанаас бүх юм болсон байждаг. Яа гэвэл хүүхэд насандаа нэг бүх зүйлээр эцэг эхээс хараад байгаа зур арга байхгүй тийм байгаа. Гэтэл тэр асран хамгаалагч нарын хандлага, харилцаа яаж хандж байгаагаас тэр хүүхэд ерөөсөө сэтгэл зүйн хувьд ингээд хэрэгцээг авч чадж гинөө авч чадахгүй байна уу гэдгээс шалтгаалаад дал тухамсарт нь би чухал хүн юм байна, би хэрэггүй хүн юм байна, би юу чадахгүй юм байна. Би одоо юу гэдгийг дал тухамсрын тэр бүх одоо програмууд суугдаж байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд болохоор энэ сургуульд ажиллаж байхад хамгийн гол нь эцэг эхчүүдэд сэтгэл зүйн боловсролыг маш сайн олгоё гэсэн бодолтой. Octolearn London School. Зөв дадал, зөв хүн.